За энэ илэрхийллийн утгыг олоорой гэж бүгдээрээ зэргийг зэржүүлж амчин зэргүүдийн хооронд нь үржүүлнэ. За энд 49 маань 7-гийн квадрат, тэгээ гадуураа 4-ний 1 зэрэгт, баахан 7-гийн хасах 2-ны 1 зэрэгт. За эхний хоёрын зэргийг үржүүлэхээр хасах 6-ны 1, дараагийн хоёрын зэргийг үржүүлэхээр 4-ний 1 2 болоход 4-ний 2, баахан 7-гийн хасах 2-ны 1. За одоо үржүүлж амчин бүгдээрээ зэргүүдийг нэмнэ. Тэгэхээр хасах 6-ны 1 дээр нэмэх нь 2-ны 1. За энэ хувааж авчаас зэргийг хасна. Хасах нь хасах 2-ны 1. За тэгэхээр юу болох гэж 7-гийн хасах 6-ны 1 гээд нэмэх нь 2-ны 1, хасахын нэмэх 2-ны 1 болно. Өөрөвл 7-гийн 1-ээс хан 6-ны 1 болж юм шиг. Буюу 6-ны 5 зэрэг болох нэ. За энийг ингээд тавьсан байж магадгүй. 6 зэрэг язгуул 7-гийн 5 зэрэгт. За дараа нь 10 суурьтай 5 нь ингээд өгсөн бол бүгдээ 10 суурьтай 6250-ыг болно гэж байна. Тэгэхээр 6250 бүгдээ өртгөн задлаа. Тэгэхээр эргэнийгээ 10-ыг үржих нь 625 гэх. Задлаа. Логарифмад үржүүлж амч нийлбэр болох нь 10 суурьтай 10 нэмэх нь 10-тай 625. За 10-тай 10 бол 1. Тэгээд 10 суурьтай 625 болоход 5-ын 4 зэрэгт. За энэ зэрэг маань үржигдээд 1 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 10 суурьтай 5. За гэтэл надаа нөгөө 10 суурьтай 5 маань өгсөн шүү дээ 0 10,690. За тэгэхээр бүгдээрээ 4-ийг энэгээр үржүүлээд 699 шүү дээ. 4-ийг үржих нь 0,1699-ийг үржүүлээд тэгээд нэгийг нэмсэн чинь манай хариу нь 37,996 гарч байна. За дараагийнх нь 73. За энэ интегралыг бодгонэ. За энэ интегралуудаа бүгдээрээ ноогдор интеграл гэж байхгүй учраас энийг тус бүрдэн гишүүнчлэн хувааж. Хуваах нь хасах нь 2-ыг хуваах нь кубстер x dx гэж. За тэнгуэл одоо яах юм гэсэн чинь интеграл. За энэ хоёрыг хувааж байгаа юм чинь бүгдээ зэргүүд нь хасна тийм үү. Тэгэхээр энэ эсвэл хоёлаа куб язгуудар юм чинь 1 язгуудар болоод хураагаад тэгэхээр x үлдэж байгаа. Тэгэхээр кубстер x. Хасах нь 2-ыг хүчин куб язгуудар x маань 3-ны 1, 1-ийг хуваах юм чинь хасах зэрэгтэй. За ингэж байгаа интеграл авчих бүгдээ. Тэгэхээр x-ийн 3-ны 1 гэдэг бол зэрэгэн дээр 1-ийг нэмээд бүгдээрээ тэрэндээ хуваагаад өгч. Хасах нь 2-ыг үржих x-ийн хасах 3-ны 1 гэхээр зэрэгэн дээр 1-ийг нэмэхээр 3-ны 2 тэгээд тэрэндээ хуваагаад өгч. За тэгэд нэмэх нь c. За тэгэхээр 3 маань дээшээ гараад 4-ний 3-ыг үржих x-ийн 3-ны 4 зэрэгт хасах нь энэ хэр маань хураагдчих юм байна. 3-ыг үржих x-ийн 3-ны 2 тэгээд нэмэх нь c. За эсвэл энийг ингээ хариунд нь ингээд тавьсан байж болно. 4-ний 3-ыг үржих нь за энийг куб язгуудар x-ийн 4 зэрэгт. Хасах нь 3-ыг үржих нь куб язгуудар x-ийн квадрат. За тэгснээр бүгдээ x-ийн 4-өө задлж болно шүү дээ. X-ийн 4 маань x-ийн 3-ыг үржих x. Тэр эхний x 3-аас чинь куб зурхаар x гараад тэгээ куб зурхаар x. Хасах нь 3-ыг үржих куб зурхаар x-ийн квадрат нэмэх нь c. За дараа за энэ системийг Гаусс аргаар бодоорой гэж байна. За хэрвээ сонгох текстнүүд бүгд чинь Гаусс аргаар бодсон байна уу? Ямар бодсон чухал биш, хариугаа арах нь чухал те. Тэгэхээр та өөрсдийнхөө яг хүссэн аргаараа л хийж болно. Яавал их амар байна вэ гэд. За тэгэхээр ингээ харсан манайх чи нөгөө өсгүүд нь жоохон энэ тэнд орсон маш би x-ийн урд нь тавиад y-ийн ард нь тавиад z-ийн ард тавьчих. Даа 3x гээд 4-ийг эргээд тавиад z-ийн ард нь тавьчих. За энэ болохоор хасах 3x-ийг тавиад y-ийг тавиад 2z хойш тавьчих. За ийм систем шиг бодох гэж байна. За тэгэхээр одоо би эндээс аль нэг хувьсгачаад чөлөөлж авъя те. За тэхийн тулд эхнийх нь хэвээр нь тавьж агаад хасах x дээр нэмэх нь 2y нэмэх нь z тэнцүү хасах. За одоо би x байхгүй болохын тулд эхнийхээ илэрхийлийг 3-аар үржүүлээд бүгдийг тэгээд доотлохон тэртэл тэр нэмчихье. Тэгэхээр чинь 3x гээд 3x нэмэхээр устдаад тэг болчихно. Дараа нь энэ 6y 4-ийг нэмэхээр 10y болчихно. 10y. За дараа нь ингээд 3-аар ихээр 3z z-ийг нэмлээ 4z.
Дээдлийнхэн төчлийг 3 өрлөөд доотлын төчлийг нэмж байгаа шүү. За ингээд үргэлжлэхээр хасах 3 нэгийг нэмэхээр хасах 2 болох юм. За яг энэ шиг мөн адилхан илэрхийлэхийн тулд одоо энэ хоёрыг байхгүй болгож байгаа шүү дээ. Энийг хасах 3-аар үржүүлээд доотлыг нэмж. Тэгэхээр хоёр дахьын болохоор би яах вэ гэсэн чинь хасах 3-аар үржүүлж хагаад энийг нэмж байгаа шүү. За энэ 0 болчихно. Дараагийнх нь хасах 3-аар үржүүлээд нэмэхээр энэ чинь хасах 6 нэмэх нь 1-ээр ихээр хасах нь 5 хэрэг. За энийг хасах 3-аар үржүүлж хасах 3 зэтээр 2 зэтийг нэмэхээр энэ маань хасах зэт. За энийг хасах 3-аар үржүүлэхээр нэмэх 3 0-ыг нэмлээ 3. За ингэнгүүт одоо бүгдээрээ доотлих 2 тэгштэйлээ. Харъя. Тэгэхээр 10 дээр нэмэх нь за дээдлэх энийг бичдэг 2 тугаад авчи. За одоо энэ хэрэг бичих гэдэг шүү дээ. За артч дөө. За одоо эндээс 2 тухаар 5 ихрэг нэмэх нь 2 зэд тэнцүү хасах 2. Хасах нь 5 ихрэг хасах нь зэд тэнцүү 3. Хооронд нэмчи. Тэгвэл эргүүд нь устдаад зэт нь гарч ийн. За зэт нь гарнаа чинь би нэрээ зэтийг тавихаар хасах 5 ихрэгээс хасах нэг нь тэнцүү 3 болоод. За би энийг 2 тухаа энийг хуваах марцсан юм шаа. Энийг бүгд нь 2 тугааж байгаа шүү дээ. Энийгээ ч гэсэн 2 тугаана. Тэгэхээр энэ маань 1 юм биш. Хасах 1. За тэгээ хооронд нь нэмэхээр за талцсан. Хооронд нэмэхээр z тэнцүү 2 болчихно. За z нь 2 юм бол одоо энэ тавихаар хасах 5 эргээс сахын 2 нь тэнцүү 3. Хасах 5 эрэг хоошоо гарлаа нэмэх 5. Хасах 5 тугаагаад эрг нь хасах 1. За эрг нь хаснаа гарсан бол одоо z болно. Энэ дээр x болно. Энэ дээр хасах x дээр нэмэх нь 2-ыг үүрчин эрг маань хасах 1. Z нь 2 тэнцүү хасах 1. Тэгэхээр хоёр хураагдчих юм шиг. Тэгэхээр манай x нь 1 гэжээ. Тэгэхээр манай хариу нь x нь 1, y нь хасах 1, z нь 2 гарах юм байна. За энэ тригонометрийн уруу бодох юм байна. За бүгдээ эндээс явах вэ гэсэн чинь гинэ синус эхлээд ингээ арк синус нь хасахтай байна гэдэг чинь хасах тэмдэг ингээ урд гарчна. Синус чинь сондгоо функц чинь хасах нь ингээ бүр урд гарчих юм байна. Тэгэхээр синус 2-1 арк синус 3-2 язгуур 2-ыг бүтэр болгож байгаа л гэсэн үг. За одоо энэ арк синус 2 язгуур 2-ыг бахна 3 гэдэг маань яг нэг альт онц байгаа шүү дээ. За тэгэхээр нэг хоёр талаас нь бүгдээрээ синус тавьчи. Синус арк синус 2 маань харилцсан уруу функцтэй тодорхой мож дээрээ. За ингээд хоёр талаас нь синус авчлаа. Гэсэн синус арк синус гэдэг маань 2 язгуур 2-ыг бахна 3 буюу энэ юу гэсэн тэмдэглэл гэхээр синус альфа өнцөг дээр 3-ны язгуур 2-ыг авч байгаа юм байна гэсэн үг. Тэгээ би одоо юу болох вэ гэсэн синус 2-1-ийг хүчин альфа болгож байгаа. Тэгэхээр синус альфа мэж хахад яаж синус 2-ны альфа болох вэ гэсэн бодлого болсон ба штэ. За тэгэхээр би ингээд синус 2-ны альфа болохын тулд энийг квадрат зэрэг төшөөлөд yazах гэж байна. Яагаад квадрат зэрэг төшөөлж вэ? Синус квадрат чинь зэрэг буурахаараа нэгээс хэн косинус энэ өнцгийг 2-оор үржүүлээд хуваах нь 2. За одоо би синусээс косинус олж. Тэгэхээр энэ синус нөхцөн чинь бүгдээрээ альфа өнцгийн синус квадрат дээр косинус квадратын альфаг нэмэхэд 1 гарах ёстой үнцээ хадгалаар. За энийг орлуулахаар 2 язгуур 2-ыг хуваах нь 3-ын квадрат дээр бүгдээрээ косинус квадрат альфа нэмсэн чинь 1 гарах юм байна. Тэгэхээр энэ маань 9-ний 4-ийг хоёрлохоор 8 нэмэх нь косинус квадрат альфа тэнцүү 1. Эндээс косинус квадрат альфа тэнцүү 1-ээс 9-ний 8 буюу 9-ний 1 гарах юм байна. Тэгэхээр косинус нь 9-ний 1 гэдэг маань 3-ны 1. За тэгэхээр энд нэг юм асуудал байна. Одоо би косинус нь язгаас гарч юм чинь нэмэх хасах аль нь ч магадгүй шүү дээ тий. За тэгэхээр нөгөө манай арк синус маань хасах ирээс нэмэх ирдээ тодорхойлогдсон. Арк косинус нь болохоор 0-ээс 180-д тодорхойлогдсон. За тэгээ энд би нэгэн зэрэг ингээд синус косинус авч хэрэглээд байна тий. Тэгэхээр энэ маань хоёулаа нэгэн зэрэг давхцах нэгдүгээр мөч буюу хоёулангийн нэмэхээр авчна. Гэхдээ косинусаа. За тэнгуут л одоо энэ чинь орлуулчихна. Хасах 1-ээс косинус альфа маань 3-ны 1 энэ чинь тэнцүү 3-ны 1 хуваах нь 2. Тэгэхээр эндээс хасах тэмдэгтээ 1-ээс 3-ны 1-ээс 3-ны 2 хуваах нь 2. За 2 хуваахаар энэ 2 маань 1-ийг хуваах нь 3 гээд ийм болох нэ. За тэгэхээр манай хариу нь хасах
хасах нэгийг бахан язгуур 3 гэсээр байна шүү дээ. За дараагийнх нь 76. За 4 см талтай квадратын за бид нар тийм 4 см талтай квадрат гэсэн байна. Квадрат ABCD. Тэгэхээр AB талын дундаж С квадратын төв С оройг дайрсан тойргийн райцыг олоорой гэж. За энэ 3 цгийг дайрсан тойргийн юг олоорой гэж. За би ингэсгээ зорч. За ингээд нэг юм тойрог байгаа юм л да. Энэ тойргийн райцыг олоорой гэж. За тэгэхээр бүгд ингэж тойргийн төв нь одоо энэ тухайг одож. Тойргийн төв. За бүгдээрээ тэгэхээр би энэ сайн дураараа нэг юм координат оруулж. Ийшээ x тэнхлээ аваад энэ дагуу y тэнхлээ авч. За тэгэхээр энэ юу болох юм гэсэн чинь бүгдээрээ энэ 4 нэгж талтай гэсэн чинь тэгвэл D цэгийн координатыг юу гэж хэлж болох вэ? 4 ба 0 гэх юм байна. С цэгийн координат маань 4 4 юм байна. А цэгийн координат маань 0 0 юм байна. А Б цэгийн координат маань 0 байхад 4 юм байна. За тэгэхээр одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь тойргийнхоо төв АБ-г олоод тэгээд энэ одоо энэ өрх цай ч юм уу энэ өрх цайд нь бүгд радиус гэсэн үг шүү дээ. За энэ дундад цэг М гэж. За энийгээ би К гэж. За тэгэхээр К цэгийн координат маань болохоор ийшээ 2 дээшээ 2 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 байхад 2 координаттай. Тэгэхээр эндээс манай К цэгийн координат нь 2 байхад 2 юм байна. За М цэгийн координат нь 0 байхад 2 юм байна. За нөгөө бас нэг дайрсан цэг нь С цэгийн удаа өгсөн 4 байхад 4. За энэ 3 цэгийг дайрсан тойрогч гэдэг байна шүү. Тэгэхээр бүгдээрээ тойргийн райз нь л гэдэг байна шүү. Тэгэхээр О-гоос бүгдээрээ М өрхцээ, О-гоос К өрхцээ, О-гоос С өрхцээ чинь гуруула тэнцүү бөгөөд нөө биднээс олгож байгаа радиус шүү. Тэгэхээр одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь О-гоос К өрхцээ олчих, О-гоос М өрхцээ олчих, О-гоос С өрхцээ олчих. Энэ чинь манай радиус гэсэн үг. Тэгээ би О тойргийн төв мэдхгүй чинь А-г авсан байгаа тий. За одоо тэгвэл бүгдээрээ О-гоос К өрхцэйг олно гэхээр юу гэсэн чинь К цэгийн координатаас О цэг ихний координат К-гийнхаа 2 дугаараас О-гийнхаа 2 дугаар координатаас квадратлаад нэмлээ. Энэ бол манай радиус. Дараа нь О-гоос М өрхцэйг оллоо. Энэ маань муу адилхан М-ийнхнийхээ хасаа О-гийнхнийг хаслаа. М-ийн 2 дугаараас О-гийн 2 дугаар координатаа хаслаа. За дараа нь бүгдээр яах юм гэсэн чинь ОЦ 2 цэг амтцаг бол. Тэгэхээр яах юм гэсэн чинь С цэгийн координатаас О-гийнхаа эхнийг хаслаа. С-гийнхаа 2 дугаар координатаас О-гийнхаа 2 дугаар координатыг хасаад энэ 3 маань гурлаа хоорондоо тэнцүү. За одоо хосоор тэнцүүлчихье. Тэгэхээр ОК-га ОМ-тэй тэнцүүлээ. Дараа нь ОМ-ээ ОЦ-тэй тэнцүүлчих. За ингээс тэнцүүлж. За тэгээ би доош ичихтэй цагаа хэмнээд яах гэж байгаа гэхээр би нэрийг тэнцүүж тавиад хоёлаа язгууртай юм чинь квадрат гэхээр язгуур нэрлэж штэ тий. Би энэ язгуургүй тавилаа шүү. Тэгэхээр 2-оос хан А-гийн квадрат дээр 2-оос хан Б-гийн квадратыг нэмсэн. ОМ маань А квадратыг нэмэх нь 2-оос хан Б-гийн квадратад тэнцсэн байна. За М-ийн координат 2 байлоо. К чинь 2 хахад 2. М чинь 0 хахад 2. За тэнцүү байна. За дараа нь ОМ маань болохоор А-гийн квадрат нэмэх нь 2-оос хан Б-гийн квадрат тэнцүү 4-өөс хан А-гийн квадратыг нэмэх нь 4-өөс хан Б-гийн квадрат. За энэ ингээ харсан би нэг адилхан гахаан гайхаад руу шалгасан нэр ингээ хураагдчихин тий. Тэгэхээр 2-оос хасах нь А-гийн квадрат маань А-гийн квадратад тэнцүү гэж. Тэгэхээр эндээс А-гийн квадратаас хан 4А дээр нэмэх нь 4 А квадрат тэнцүү юм байна. Энэ хоёр хураагдаад явж иж манай А маань 1 гарч. За А1 юм бол одоо бүгдээ энэ цэнхэр өнгөтөд А болгоныхоо 1-ийг тавьчихна. Тэгэхээр 2-оос хан Б-гийн квадрат 1-ийг тавихаар чинь 3-ын квадрат тэнцүү. Тэгэхээр энэ маань 4-өөс хан Б-гийн квадрат. За одоо нэгийг квадрат хэрэглэхээр 1 дээр нэмэх нь 4-өөс хасах нь 4Б нэмэх нь Б квадрат. 3-ын квадрат 9. Тэгэхээр энэ 4-ийн квадрат 16 хасах нь 8Б нэмэх нь Б квадрат. За Б квадратууд маань хураагдчихна. Хасах 8Б шиг харахаар 4Б болоод энэ нэрийг нэмэхээр чинь 25. Ингээ чинь 5 хөр хоошоо хасаад 5. Тэгэхээр 4Б маань 20 болоод манай Б нь 5 юм шиг. Координатын төв нь тойргийн төв нь 1 ба 5 гэсэн
байсан цэг төвтэй гэж. За тэгэхээр 1 ба 5 хэрэг энэ хэмжээс юм байна л да. Тэгэхээр манай тойргийн төв нь за олчлоо бүгдээрээ. За энэ замдчиж. Тойргийн төвөөсөө олсон чинь 1 ба 5 гэсэн координат. За одоо би нөгөө радиус олж шүү дээ. Энэ 3 маань гуруула радиус тий. За энд нь олчихлаа. За тэгэхээр эндээс ОМ буюу манай радиус гэдэг маань хэдтэй тэнцвэ гэсэн чинь А-гийн оронд B-ийг B-гийн оронд 5-ыг болтоллоо. За тэгэхээр энэ маань 1 дээр нэмэх нь хасбарын квадрат жисгээд манай энэ тойргийн радиус маань язгуудаар 10 байсан байх нэ. За 77 20% концентрацтай 18 г уусмал дээр 18 г 20% уусмал дээр концентрацийг нь 4-ээр нэмэгдүүлэхийн тулд 26% хэдчнээ уусмал нэмэх вэ гэж 26% уусмал нэмлээ. Манай үр дүн нь 18 дээр x г болсон чинь эзэлж байгаа процентын 4-ээр нэмэгдүүлнэ гэж шүү дээ. 20 байсан чинь манайх энэ 24 болмоор байгаа юм ба шүү дээ. За энийг тэгэхээр би 18 г-ийн яг 20% нь олчих тий. Тэгэхээр бүгд 100-ны 20. X-ийн 26%-ийг олчихъя. 100-ны 26. Энэ маань манай холиод гаргасан 18 дээр x уусмалын 100-ны 24-тэй тэнцвэх нэ. За 100-уудаа орхилоо. Тэгэхээр x-ийн хүч нь 26 тэнцв. 24-ийн хүч нь 18 дээр x юм байна. За тэгэхээр энэ 360 нэмэх нь 26x тэнцв. 24-ийг 18-аар үржүүлэхээр хэдвэ гэхээр 432 нэмэх нь 24x. За тэнгуут л эндээс 26-аас 24-ээс 2x болоод 432-оос бүгд 360 хасгаар 72 болох нэ. Тэгэхээр манай x маань 72-ыг 2-той байхаар 36 г уусмал нэмчүүл болох юм байна. За 78. За f-д x нь 2 дугаар зэргийн 2 зэргийн боломжтой бол квадрат боломжтой юм байна шүү дээ. Тэгээ f-д x-тэй нэмэх нэгээс хасах нь f-д x нь 6x-тэй нэмэх 8 бөгөөд манай f-д 1 нь 16 бол f-д 2 болох юм. Тэгэхээр бид нар бараг тэр квадратаа ашиглахгүйгээр энд орлуулж байгаа болохоор нь тий энд x болохоор 1-ийг тавьчих. Тэгэхээр энд 2 болоод энд 1 болоод энд ч 1-ийг тавихаар ийм болчихно. Тэгсэн чинь надаа f-д 1 дээр хутгах нь 16 гэдэг өгсөн шүү. Тэнцвэнийг нэмэхээр чинь 14. Тэгэхээр манай 2 зэрэг дээр хутгах нь 30 юм байна. 2 зэрэг хутгахыг бол гэсэн учраас ингэ болчих. За 79 5 ба 15 см талтай тэгшин цогтыг хоёр талыг нь тойруулан эргүүлэхэд үүсэх хоёр цилиндрийн эзлэгүүн нь нэг нь өөсөө хэд дахин их вэ гинэ. За энэ 5, энэ 15. За эхлээд бүгд баг талын тойруулаад эргүүлнэ гэхээр яг ийм конус болчихно. Цилиндр болчихно тий. Тэгэхээр суурийн радиус нь 15, өндөр нь 5 гэж байна. За одоо бүгд их талыг нь тойруулаад эргүүлэхээр ийм цилиндр болчихно. За суурийн радиус нь 5, өндөр нь 15 болчихно. За тэгэхээр одоо бүгдээрээ хоёр цилиндрийн нэг нь өөсөө хэд дахин их байх вэ гэсэн. За B нэг нь улаан өнгөтэй болохдоо би ингэж суурийн талбайг өндрөөр үржүүлээд цилиндр хэсэг нь болдог тийм. Нөгөөх нь суурийн талбайг өндөр үржүүлэх. Тэгэхээр суурийн талбай ихнийх нь 15 радиустай дугуй. Тэгэхээр P үржих нь 15-ын квадрат, өндөр нь 5. За нөгөөх маань болохоор 5 радиустай дугуй. Тэгэхээр P үржих нь 5-ын квадрат, тэгээ өндөр 15 үржүүлнэ. За P-нд нүст нь энэ хоёр хурахаар энэ чи 15, энэ хоёр хурахаар энэ чи 5. 15-ыг 5 тавихаар 3. Тэгэхээр нэг нь өсөө 3 дахин хэзлэгтэй байх нэ. За 80 хоёр төрлийн чихэрээсэн 1-р төрлийн чихэр 5, 2-р төрлийн чихэр 7 гэсэн гинэ. Таамгаар 2 чихэр сонгож авахд өөр 2 чихэр байх магадлалыг олгоно. Таамгаар 2 чихэр авна гэж бүгд нь нийт 12 чихэр байгаа юм шүү дээ. 12-оос 2-ыг ингээл гараад гэсэн чинь 2 өөр төрлийн гэдэг чинь 5 чихрээс 1 нь гараад ирж нөгөө 7 чихрээс 1 нь гараад иржээ. Тэгэхээр C5-аас 1 нь 5, 7-оос 1 нь 7. За тэгэхээр нэг 12-ийн факториалыг байх нь 12-оос 2-ыг сахаар 10, өрчих нь 2-ийн факториал. За энэ нэрийг хураахаар 11-ийн өрчих нь 12, байх нь 2. Тэгэхээр дээр нь 35. За энэ маань юу болох вэ гэж энэ нэрийг хураахаар 2 болоод магадлал нь 66-ны 35.